За тэгээд ерөнхийдөө энэхүү ивент эхлэхээс өмнө би зүгээр байгууллага товчхон танилцуулж уламжлалт ёсороо ягаад тэгэхээр мэдээж өмнөх презентацийн дээр орсон хүмүүс өндөө байх ба шинээр орж иж байгаа хүмүүс байх зүгээр товчхон нэг ганц 2 минутанд багтаагаад а, байгууллага танилцуулчаа. За Mongolian Mining Community of Americas гэдэг энэ манай төрийн бас байгууллаганд Дэнүрт үүсгэн байгуулагдсан. Ерөнхийдөө 11 оны 2024 оны 11 сард албан ёсоор бүртгэлтэй энэ төрийн бас байгууллага. За тэгээ миний би үүсгэн байгуулагч. За тэгээ манай Солонгоо болохоор CEO. Тэгээд IBEC Төмөн Эрдэнэтвэгийн манай board member-д байна. За Эрика маань болохоор Австралиас орж байгаа манай маркетинг офисер гээд ерөнхийдөө Австрали, Америк хоёрыг холбох зорилготой юм том гол төвч ажиллаж байгаа манай мундаг охин байна. За тэгээд ерөнхийдөө байгууллагын маань үндсэн зорилго бол Монгол болон Америкт байгаа уулуурхайн салбарт ажиллаж байгаа энэ Монгол инженер залуучуудыг холбох, тэдгээрээ ашиг сонирхлыг нэгтгэх, бие биенээ дэмжих, боловсролд нь анхаарах тийм ээ. Ингэснээр дэлхийд одоо өөрсдийн гэсэн ур чадвараараа үнэлэгдэх, гарч ирэх тэр нөхцөл боломжийг олгох зорилгоор одоо бид нэр байгуулагдсан. Тэгээд юм таван сайн дураж борд мембер анх үүсгэн байгуулагдсан юм аа. Тэгээд ерөнхийдөө одоохондоо бидний гол хийж байгаа ивентүүд маань болохоор сар болгоны ийм knowledge sharing session байгаа. За тэгээ энэ сарын ивентийг манай Эрика маань зохион байгуулад тэгээд бэлгүүдээ маань оролцъё гэдэг ингээд орж байгаад маш туйлын баяртай байна. За тэгээ Эрикадаа дахин баярлалаа. За тэгээ миний дүү цааш нь бэлгүүдээгээ танилцуулаад аваачихва. Баярлалаа. Тэгээ баярлалаа. Бүгдээрэнд нь өдрийн мэнд. Дахиад өөрөө танилцуулахад Эрка гэдэг би Австралид амьдардаг. Тийм ч учраас одоо энэ өнөөдрийн ярилцлагыг бэлгүүтэйтэй хамт хийх гэж байна. Яагаад тэгэхээр бэлгүүтэй маань Австралид уулуурхайн салбарт мэрэгчлэрээ ажилладаг хүн байгаа. Тэгэхээр би бас өөрөө энд байдаг учраас асуултуудаа илүү сайн тавих юм болов уу гэж бодсны үндсэн дээр энэ ярилцлагыг бэлгүүтэйтэй хамтарч хийх гэж байна. За тэгээд бэлгүүтэйтэй болохоор бид хоёр бүр 2022 онд 23 онд танилцчихсэн. Тэгээд тухайн үед би болохоор яг Австралид оюутан болоод ирчихсэн. Тэгээд шууд Монголоос Австралид ингээд ажилд орж болдог гэдгийг огт мэдээгүй байсан. Тэгээд тэр үед болохоор бэлгүүтэй ажилд ороод 1 жил болчихсон Австралид ажиллаад явж байсан. Тэгээд тухайн үед ямар мундаг хүн бэ гэж хараад байжлаа. Ийм боломж байдаг юм бах та. Яаж ингээд шууд Монголоос Австралид ажилд ордгийн болоо гэж тухайн үед би бол ямар ч мэдээлэлгүй байсан. Тэгээ тийм болохоор энэ удаагийн одоо уулзалтаа бас над шиг мэдээлэлгүй хүн байх болов. Тийм болвол энэ хүмүүст бас мэдээлэл өгье гэдэг зорилгын одоо үндсэн дээр энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байгаамаа. За тэгээ бэлгүүтэй маань болохоор Worley компани Австрали дахь салбарт нь Senior Structural Engineer болон Package Lead гэдэг позишнд ажилладаг хүн байгаа. За тэгээд бэлгүүтэй бидний урилгыг хүлээж авч ярилцж байгаад маш их баярлалаа. Скринээ шеэрлж хэдүүлээ тэгээд эхлэе. Яаст. Би скринээ шеэрлж тээ. Тий. За сайн байцгаана уу? Намайг бэлгүүтэй гэдэг. Тэгээд анх намайг урьж оролцоолоход бас жоохон сандрах тийм нэгдэх тийм зүйл байсан. Би тийм айхтар нээлттэй хүн бас биш. Бас гэтэл одоо нөгөө тэгээд нөгөө Mongolian Mining Community of Americas гэхээр бас нөгөө би ч Австралид ажилладаг хүн тий. Тэгээд болох юм болов уу гэж бас бодсон. Тэгээд Эрика маань тэгээд болно ингэж тэгээд Австралид ажиллахад туршлага бас хуваалцал олон хүнд бас тус нэмэр болж магадгүй гэд хэлэхдээ тэгээд за нэрэж тийм юм. Үнэхээр л одоо би одоо 3-4 жил одоо Австралид ажиллаж байгаа юм чи одоо бидний тэр ажил дээрээс олсон одоо нөө хавч юм тий. Яаж ажилд орсон тэр одоо арга техникүүд маань одоо зарим хүмүүс бол хэрэгтэй болж магадгүй гэж бодоод тэгээд зорилгыг зөвшөөрөөд тэгээд өнөөдөр ингээд яриад байж байна. Сайн манай мөнх холдохаа уучлаарай сая танилцуулга хийжсэн болохоор мэдлж чадсангүй. Бас миний таньдаг олон хүмүүс орж ирсэн байна. Хүнд баяртай байна. Та бүхэнд өглөөний мэнд хүргье. За баярлалаа. Уучлаарай. Дэс маань харагдчихна уу те? Тий харагдчихна.
За. Эркээр. Тийм. Тэгээд нэг юм сануулж хэлэхэд гэх юм уу? Бид хоёр хоёулаа анх удаага нэг нь ярьж, нэг нь одоо ярилцж байгаа учраас алдаа дутагдал одоо гарч магадгүй зүгээр хүлээж аваарэ гэж хэлэх гэсэн. Тэгээд ярилцлага бэлгүүдээ өөрийгөө товч танилцуулаад эхлэх үү? Монголд хаана сурж исэн бэ? Тэгээд хаана ажиллаж исэн бэ? Яаж явж байгаад өнөөдөр энэ Австралид энэ компанид ажилд орвоо гэдэг талаараа өөрийгөө товч танилцуулаач. За тэгээ. За ерөнхийдөө бас яг иймэрхүү асуулт ирж магадгүй гэдэг нь Эрка маань одоо тип өгсөн байгаа. Тэгээд тэрний дагуу бас нэг жижигхэн нэг постэр бэлдсэн байгаа. Энд маань нэг за энэ томоор нээчдэг юм уу да гэж бодлоо. Ерөнхийдөө он цагийн нэг дарааллаа ингээд чат GPT хамтаа бэлдсэн байгаа. Тэгээд ийм хөрхэн постэр бэлдэж өгсөн. За би 2009 онд одоо Хинтээ аймагт 10 жилийн өмнө сургуульд төгссөн. Тэгээд ШУТЭС-ийн одоо уул уурхай инженерийн сургуульд нисэж орсон. Яагаад уул уурхай инженерийн сургуульд орохоор болсон бэ гэхээр тухайн үед одоо нэг оюутлын уурхайн талаар одоо маш хэлэлцүүлгэж явдаг байсан. Телевизээр. Тэгээд манай өвөө маань бас их санал болгож. Ер нь уул уурхай мэрэгч сонгол ерөнхийдөө бас нэг амьдралын баталгаатай, ер нь бас гайгүй дэвшилттэй ажлын байр бэлэн байх юм биш үү гэдэг одоо санагдаад тэгээд уул уурхай инженерийн сургуульд орсон байгаа. Харин нэг удаас нэг тэгээд одоо ШУТЭС-таа ингээд 2 жил суралцаад байж идэл одоо Туркийн засгийн газрын цэцгэлэг зарлагдсан. Тэгээд шалгалтын нөгөө тэнцээд одоо бүгд найрамд Турк усад одоо барилгын инженерээр мэргэжлэр суралцахаар шийдсэн байгаа 2011 онд. Тэгээд яагаад барилгын инженер уурхай инженер байж байгаа барилгын инженер болсон бэ гэхээр одоо манай нэг бас нэг хамаатны ах уу одоо хэлсэн одоо ахын дүү уурхай мэргэжлэр ингээд уурхай амьдралаар явах ахын дүү тэгэл ингээд тэр нэг хар нөхөнд л одоо тэгээ залуу нас чи өнгөрөн штэ гэдэг нэг үг хэлж байсан. Тэгээд тэр харанхуй нөх бодогдоо тэгээ залуу нас мод энэ өөр юм шиг санагдаад тэгээд ерөөдөө барилгын инженер болъё гэж шийдсэн байгаа. Тэгээд 2017 онд одоо тэр Турк сургуулаа төгсөж ирээд оюутлын одоо 2 дугаар оюутлын төслийн одоо 2 дугаар үе шатны гадаргын барилгуудыг гүйцэтгэдэг MBIK компанид орсон байгаа. Тэгээд яагаад ер нь тэгэхээр оюутлын тэр тусан гүйцэтгэх компанид ажиллахаар болсон бэ гэхээр тухайн үед яг төгсөөд ирэхэд 2017 онд яг тэр гүний уурхайн ажлууд маш их явагдсан. Одоо оюутлын гадаргын болон гүний уурхайн ажлууд. Гүний уурхайн ажлууд яг эхлэгч ирсэн, бас гадаргын ажлаас нэлээд явж ирсэн. Тэгээд яг Монголд бол яг хамгийн одоо юм сурж болох байц те бас салин өсөрч хамгийн өндөр тийм боломжтой компаниуд нь одоо оюутлын гүйцэтгэгчд байсан. Тэгээд залуу инженерийн хувьд гэсэн маш их одоо дивжин дээш болохоор одоо юм сурах одоо тэр карьерт одоо тий хэрэгээр нөлөөлөх компаниуд нь одоо оюутлууд байсан. Тийм учраас оюутлын гүйцэтгэгч MBIK гэдэг компани орсон байгаа. Тэгээд 2020 онд одоо оюутлын гүний уурхайн төслийн одоо барилгын менежментийг хийдэг Worley гэдэг компанид орсон. Энэ бас хяналтын инженерээр орсон. MBIK-д анх хяналтын инженерээр ороод тэгээд чанар хяналтын инженерээр Worley компанид ороод 21 онд төслийн инженер болж дэвшээд тэгээд 2022 онд одоо Австрали руу working holiday гэдэг визэнд apply хийгээд тэгээд тэнцээд Австрали явсан байгаа. За тэгээд тэнд бас ажилд орсон процессоо шууд ярьчих байрка. Тэгээ. За. Яг Австралийн виз аваад яг Worley компанид ажиллаж байхдаа Австралийн виз авсан. Тэгээд тухайн үед бол манай менежерүүд одоо Австрали менежерүүд бас надад их хэлэхтэй байсан. Сайн ажилтдаг гэдгээр манаас нэг үнэлдэг байсан. Тэгээд надад аягүй сайн референс өгсөн байгаа. Тэгээд Австралийн Worley гэдэг компани руу явуулчихсан байсан. Тэгээд Австралид очиод ерөнхийдөө нэг сар гарan ажилгүй байж байгаа. Олон ажил хайж идэл ингээд тэр Австралийн Worley компаниас маань одоо над руу одоо ярилцсанд орох урилга илгээсэн. Тэгээд ярилцсанд ороод тэнцээд тэгээд
ерөнхийдөө World компанийн Австралийн салбарт нь ажиллаж ирсэн байгаа. За одоогоор завчлаарай. Би яг зүгээр одоо өмнө танилцуулсан шиг одоогоор тэр тухайн компанид одоо package engineer тэгээд одоо бас structural engineer давхар хийдэг. За тэгэхээр нөгөө нэг танай менежер шууд Австрали дахь салбар руугаа чамайг рефер хийгээ тэгээд эндээс шууд чам руу холбогдоод ажилд орчихсон гэсэн үг үү? Эсвэл чи Австралид ирчээд бас Worley руу бас applied хийсэн юм уу? Ерөнхийдөө Монголд байхдаа нэг ганц 2 position руу Австралийн position руу apply хийгээд тэгээд манай менежер болохоор давхар reference явуулж ирсэн. Тэр хүний тэр ажилд apply хийж байгаа хүн рүү reference явуулж ирсэн. Тэр бас айгүй сайн reference байсан юм шиг санагдсан. Тэгээд шууд Австралид ирээд нэг сар орчим болоход яг холбогдчихсэн. Тэд нар. Зөв. Тэгээд миний сонссноор бол бас миний өөрийн одоо туулсан туршлагаас гэх юм уу энэ Австралид богино хугацааны визтэй 1-2 жилийн хугацааны визтэй хүмүүс ажилд ороход айгүй хэцүү байдаг. Тэгээд ажлаас татгалзах шалтгаан болдог л доо. Тэгээд чиний хувьд одоо working holiday виз гэдэг чинь 1 жилийн хугацаатай виз, тийм визтэй байж яаж ажилд орсон бэ? Энэ виз нь чамд одоо сад одоо тэг болсон уу? Энэ визний асуудлаа яаж зохицуулсан бэ? За энэ дээр хэлэхэд бас нэлээд завшаантай ч юм уу те. Одоо надаас одоо виз чинь хэдэн жилийн хугацаатай эдгээр нэг ахтар яг асуусан л да. Гэхдээ энэ дээр нэг ач холбогдол өгөө манай компани. Ерөнхийдөө тухайн төсөл нь бол яг уусаа төсөл чинь гэхээр 1-5 жилийн хооронд үргэлжлэдэг. Тухайн виз маань одоо 1 жилийн хугацаанд одоо 1 жилийн хувьд бол тухайн компанид үнцийг нь өгнө гэж бодсон учраас наагаас ажилд авсан болов уу гэж бодсон. Тэгээд компани эхлээд чиний визийг бол нэг тоохгүй ажилд авчаад тэгээд үргэлжлүүлээ чамд өөрсдөө sponsorship виз буюу одоо урт хугацааны виз олгоо явсан гэж ойлгож болох уу? Тэгээд яг миний working holiday виз дуусаад компани sponsorship виз олгосон. Зөв. Тэгээд одоо ч гэсэн ер нь sponsorship визтэй ажиллаж байгаа. Тэгээд яг өөрийнхөө PR-д apply хийчихсэн байгаа. Зайлаа. Одоо миний нэг сонирхож байгаа нэг зүйл байна л да. Би бэлгүүдийг одоо уул уурхайн компанид ажилладаг болохоор нь уул уурхайн инженер юм болов гэж бодоод байсан чинь барилгын инженер гэдээ тэгж байна. Миний ойлгож байгаагаар барилгын инженерүүд ингээд барилга нүдэн дээр барилга барьдаг хүмүүс байдаг. Гэтэл уул уурхайн салбарт одоо барилгын инженерээр ажиллана гэхээр юу юм гэсэн үг үү? Бас дээрээс нь senior structural engineer, package lead гэхээр бас яг юу хийдэг, ямар position байдаг юм бол? За уурхай барилгын инженер хийхэд ерөнхийдөө уурхайгаар барина гэсэн үг л те. Одоо нөгөө конвейер те, ботлогоор одоо гүний уурхайн шафт болон шафтын одоо facilities буюу одоо тэр тоног зөхөөрөмж те. Тэрүүгээр лифтний тоног зөхөөрөмж тэр болгоныг одоо угсралтад туслана гэсэн үг. Одоо structural engineer гэхээр ерөнхийдөө төмөр хийцээр баригдж байгаа уурхайн барилгуудыг барьж гүйцэтгэхэд одоо туслана гэсэн үг те. Одоо тухайн барилгын тооцоог хийн. Тухайн барилгын одоо дизайн зурагчлалаар одоо шийдлүүд гаргана. Тэгээд package lead гэхээр би болохоор structural packaging одоо тэр бүх материалуудыг нь хариуцдаг байгаа. Бүх одоо vendor-уудтай харилцаж одоо манай уурхайд хэрэгтэй төмөр хийцүүдийн татан худалдан авалтыг одоо хийдэг, хариуцдаг тийм. Тэдний cost, schedule, design бүгдийг нь хариуцдаг тийм юм байгаа. Зөв. Тэгэхээр одоо ингээд Монголоос Австралид очиод ажиллажсэн юм байна. Чиний үед сая хэлж штэ би аюу азтай байсан гэд тэгж байна. Харин зүгээр Аз энтрийг ярихгүйгээр те яг бодит байдал дээр ямар одоо арга замаар Австралид очиод ажиллах боломжтой байд юм бэ? Би бол одоо сургалтын визээр дамжаад сурсны дараагаар 2 жилийн ажиллах виз олгодог. Тэрүүгээр дамжиж энд мэргэжлийн ажил олж исэн. Гэтэл Монголоос шууд Австралид ирээд ажилд орох буюу одоо миний одоо алдсан 2 жилийг одоо хивнэх гэх юм уу тийм ямар арга зам байд юм бол? За тэр арга замуудын талаар бас бэлдсэн байгаа. Нөгөө л ChatGPT маань надад аягүй сайхан постэр бэлдээд өгчихсөн. За Австралид ирэх одоо ажиллах боломжууд гэвэл ерөнхийдөө миний
миний л мэдхээр одоо ийм 4 боломж байна. Тэгээд эндээс олонч байхаа гэсэн үг гэхгүй. Одоо нэгдүгээрт нь 482 буюу одоо шууд ажлын виз өгдөг те тухайн компанид холбож өгдөг визнүүд байдаг. Үүнийг ихэнхдээ бол яг мэргэжлийн агентууд гүйцэтгэдэг. Эсвэл тухайн компанитай одоо те нэг төр одоо аялын визээс очиж ч юм уу те одоо компаниудтай уулзаад явхад бол энэ уулзаад яваад тэгээд өөрөө бас сайн референстэй байх юм бол энэ визэд одоо тэнцэх магадлал өндөр гэж бодож байна. Тэгээд над цаг одоо work and holiday гэдэг визээр ирээд одоо ажиллаа хайж болно. Би бас бодсон л да тухайн үед Worley компанид орохгүй байсан бол бас яаж тэгээд одоо гайгүй референстэй юм чинь ерөнхийдөө ямар нэгэн жижиг гэсэн компанид бол яг энэ structural engineer мэргэжлэр бас орчих байсан болов уу гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө яг энэ ажлын work and holiday виза 1 жилийн виз гэсэн ер нь ажиллах эрх өгдөг. Тэгээд үнэхээр ажилдаа тухайн нөгөө мэргэжлэрээ ажилласан туршлага байх юм бол бас англи хэлний сайн байх юм бол ер нь авах магадлал өндөр байна гэж бодож байна. Тэгээд энэ work and holiday виз маань 30 хүртэлх насны хүмүүс одоо ирдэг виз байгаа. За дараагийнх нь 180-с 190 491 байлиг буюу одоо PR тэ permanent residency авдаг байнгын оршиж суух виз байгаа. Энэ нь болохоор ажиллаж амьдрахад одоо бүх зүйлээр одоо ажил амьдрах боломжтой тийм виз байгаа. Тэгээд энэний шалгуур нь жоохон өндөр болоод байгаа. Яг ижил ирэх тусам за энэ дээр бас нэг англи хэлний оноо тэгэл нэг skill assessment дээр хэрэгтэй байдаг. За тэгээд дөрөвт нь одоо манай Эрка шиг Австралид мэргэжлэрээ сураад тэгээд өссөн компанид бас орох боломжтой. Энэ дөрөвт опшноор бол хагаа олон хүмүүс бас Австралид ажиллах одоо амьдрах гараа эхлүүлдэг байгаа. Би ингэж бодож байна. Эркад нэмэх зүйл байгаа юу? Тэгээ миний тэгсэн ямар нэг бодож байгаа юм да. Нэг бол хүмүүс work and holiday-ээр ирдэг, эсвэл сурчаад дараа нь ажилдаг, эсвэл Монголд байхдаа шууд Австралид ажиллах компани олцоод тэгээд шууд юм урт хугацааны буюу одоо энэ 186, 189, 192 гэх мэт визнүүдийг бас авдаг юм байлээ. Тэгээд Австралийн визтэй холбоотой нэг сонирхолтой юм байсан. Айгуу сонин тоглоом шиг оноо цуглуулж их оноо авах юм бол виз олгодог тийм систем бас байдгийн байлээ. Жишээ нь одоо би эрэлттэй мэрэгжилтэй хүн байлаа тий одоо инженерүүд жишээ нь Австралид эрэлттэй мэрэгжилтэнд ордог. Тэгэхээр би эрэлттэй мэрэгжилтэй бол надад нэмэлт 5 оноо 10 оноо өгнө гэдэг. Миний англи хэл ингээд IELTS-ийн 8 9 оноотой бол нэмэлт хэдэн оноо. Хэрвээ би single бол нэмэлт хэдэн оноо гэх мэт тий. Тиймэрдүү байдлаар айгүй сонирхолтой тийм онооны схемийн дагуу явж ин 189 эдрийг авт юм шиг байлээ. Миний хувьд энэ талаар одоо яг одоо бүрэн сайн мэдээлэл байх боловч сонссон нэг тиймэрдүү мэдээлэл бол байна. За тэгээд нэг иймэрдүү боломжийн дагуу Австралид ирж ажиллах боломжтой байдгийн байна. За тэгээд ингэж явж байгаад Австралид хүрээд ирлээ. Тэгээд ажилд орлоо. Ажилд ороод ямар байсан бэ? Ур чадварын хувьд одоо австралиудаас дутагдуу байсан зүйл байсан уу? Эсвэл илүү байсан зүйл байсан уу? Ур чадварын тухайд тий мэрэгжлийн хүний хувьд ямар байсан бэ? За сайхан асуулт байна. Ер нь яг мэргэжлийн ур чадварын хувьд бол ерөнхийдөө Монгол инженерүүд одоо ойдлогод ч юм уу тийм олон улсын төслүүд дээр ажиллаж исэн Монгол инженерүүд бол ер нь дутагдахгүй гэж одоо бодсоо. Одоо яг хийдэг ажлууд нь хийдэг процесс нь хийдэг ажлын know how одоо олон улсын төсөл яаж явдаг техникийн үзүүлэлтүүд нь ерөнхийдөө ойролцоо. Тэгээд ажлын яг тэр ур чадвар одоо мэдлэгийн хувьд бол айхтар дутагдах зүйл байгаагүй. Би бас ойдлоход нэг 5 жил бэлтгэгдчихсэн байсан учраас тэгээд бас би бас нэг подкаст сонсч байсан маань Chris Williams гэдэг англи залуугийн подкаст нэг Sahil Bloom гэдэг нэг бизнес эрхлэгч орсон. Тэгээд тэрний хэлсэн нэг сайхан зүйл байсан. Тэгээд Эверест болон дээр одоо жирийн нэг хүнийг ингээд аваачаад ингээд шууд тавьчих юм бол тэр нь одоо хүчилтөрөгчийн дутагдлалд ороод ингээд нас орох магадлал маш өндөр болно тийм учраас яг Эверест авирахын тулд тухайн орчинд нь дасгах хэрэгтэй тэгжээж ер нь авирдгаа гэдэг тэгэхээр одоо бас ингээд миний хувьд бол Австрал нэг төсөөлөхөд нэг Эверест зэрхүү санагдаад байгаа байхгүй. Тэгэхэд манай ойдлогоо маань тухайн орчин байсан шиг санагдсан.
яг оюутлогын орчинд нь ажиллаж одоо тэр олон улсын мега төслийн одоо тий соёл менежментийн арга хэрэгсэл одоо тий техникийн одоо бусад ур чадваруудыг оюутлогоодоо суралцаад тэгээд Австрали явхад бол тэрэнд ерөнхийдөө асуудалгүй хүчил төрөгчийн нутагт ороогүй. Гэтэ хамгийн яасан зүйл бол хамгийн хүн санагдсан зүйл бол Австрали хүмүүсийн аялал байсан. Тэгээ Осын аялал. Тэгээд тэнд Австралид бас ирж ажиллаж байгаа хүмүүс донд болохоор англи хүмүүс бас маш их байдаг. Тэгээд яг Ливерпул аялахтай тэр хүмүүсийг бол ерөөсөй ойлгохгүй. Тэгээд эхний яг 5-6 сарын турш энэ хурал дээрээс нэг 50-60% нэг кач гээд үлдсэний нэрээс нэг ойлгохгүй байгаадсэн. Тэгээд хэдэн сарын дараа тэгээ Ростри амралтаараа яг Ози подкаст өдөрт сонсоод өөрийнхөө чикийг жоохон нээгээд тэгээд ерөнхийдөө бас нэлээд сайн ойлгодог болсон. Зөв. Ур чадрын хувьд бол дутаад байх юм огт байгаагүй гэд товчхон бол ойлголоо. Тэр юуны хувьд англи хэлний хувьд бол надад ч гэсэн яг надад асуудал ч одоо ч гэсэн гардаг. Заримдаа би ингээд хуралд оронгууд зарим австрали хүмүүсийн яриаг огт ойлгодгүй. Уул нь бол энд одоо бараг 4 дахь жилдээ амьдарч штэ. Тэгсээр нэ ингээд зарим хүмүүс яриа би огт ойлгодгүй байхгүй. Тэгээд хурлаас гарч ирснийхээ дараа би захирлаасаа дандаа англиас англи руу ингээд орчуулга хийлэгдэг. Саяны ярьсан хүний одоо англи хэлийг би үнэхээр ойлгоё гэдээ чи ойлгож чадсан гэ та надаа ингээд тайлбарлаад өгөөч гэгээд би хурдлын дараа дандаа захирлаараа ингээд англиас англи руу орчуулга хийлэгдэг. Тим юм бодлоод ч одоо болтол байдаг. Тэр бол нэрээ миний хувьд ч гэсэн бас нэг том жоохон асуудал гэх юм уу даваа байгаад байгаа юм. За тэгээд мэрэгжлийн хувьд бол туцсан зүйл байгаагүй юм байна. Тэгвэл ажиллах орчны хувьд ямар байсан бэ? Миний одоо ойлгож байгаагаар оюу толгойн сайт айгүй тийм хангамж сайтай бүх юм нь гоё байдаг гэж сонссон. Би одоо очиж үзээгүй. Австрали сайт нь бас тийм гоё байдаг юм уу? Хангамж сайн байдгүй. Тэгээд ажиллах хүмүүс нь одоо хамт олон нь ямар байдаг вэ? Ажлын соёл нь хэр байдаг вэ? За оюутлогын төсөл маань бас маш сайхан төсөл одоо хангамж одоо тий тухайн орчин одоо жим байна уу одоо кино театр байна уу тий хүн ажиллаж амьдрахад бас маш тохиромжтой тийм гоё том мега төсөл гоё том уурхай. Тэгээ Австралийн төслүүд гэсэн ер нь бол жишг нь ойролцоо. Гэтэ зарим уурхайнууд нь бас нэлээд лагшери уурхай байдаг гэж сонссон. Тэгээ дотроо бассейн тий сауман тий тэр уурхайнууд харах очиж үзээгүй. Тэгээ ерөнхийдөө орчны хувьд зөв ойролцоо. Гэхдээ соёлын хувьд бол маш жоохон өөр санагцсан. Яг австралиудтай одоо тэр Австралид ажиллаж амьдардаг тэр бас нэг уул уурхайн одоо нэг болсон хүчний одоо бараг 50-аас дээш хувь нь Австралид амьдарч байгаа хоёр дахь гадаадууд байдаг. Англичууд одоо тэ Ирландууд ч юм уу эсвэл Хятад одоо тэ Энтэг, Пакистан гэх тийм улсуудын ерэн хоёр дахь үеийн залуус байдаг. Тэд нар бол инженер их болдог. Тэгээд яг уул уурхай илүү бол өгөөжтэй учраас уул уурхай мэргэжлийг сонгоод уул уурхайд их ажилтдаг байгаа. Тэгээ ерөнхийдөө Австрали хүмүүсийн соёл гэвэл нэлээд одоо чил, одоо нэлээд тайван. Ажил бол ажилчтай, амьдрал бол амьдралчтай. Одоо тийм би одоо өглөө 6-аас ажилдаа ирлээ. Орой 6 цагаас хойш одоо ажил бол миний бод хамгийн сүүлийн зүйлч гэж хэлж байх шиг тийм. Монголд бол манай монголчууд нэлээд махруу. Тэгээд ерөнхийдөө би бас оюутлахад байхдаа ер нь ихэнхдээ 1-2 цаг ингээд сунж ажиллаад тухайн өдөртөө сураагүй зүйлээ ч юм уу хийж амжаагүй зүйлс ингээд хийдэг байсан бол одоо Австралид бол тэгээд үгүй чи юу гэж суугаад байгаа гэж шууд явъя гэд манай найзууд дандаа тэгээд аваад гардаг. Тэгээд тэр талаараа бас их гоё. Тэгээд Монголд бас яг одоо оюутлахад одоо жишээлбэл ажлын байраа алдах юм бол дахиж яг тиймэрхүү бас өгөөжтэй ажлын байр олоход бас жоохон нэг зах зээл нь жоохон хөвгдмөл учраас хүмүүс шууд ингээд ажлаа ингээд таад явах зориг байдаггүй шиг санагддаг. Тэгээ яг л бас дараагийн ажил нь бас баталгаагүй байгаад байгаа шүү дээ. Гэтэл одоо Австралид тийм байхгүй. Австрали бол надад ингээд стресс ихтэй бол ингээд би шууд ажлаа хайна уу тий. Ингээд өөр шинэ гоё opportunity гараад ирээд би шууд ингээд гараад явахд билээ гэдэг. Яагаад гэвэл маркет нь том одоо тийм мега төслүүд уурхайнууд маш их байдаг учраас дараагийн ажил нь ер нь бэлэн байдаг учраас тэгээд ерөнхийдөө нэг ажлаас гарахад ямар ч төгшөөдгүй. Тийм учраас стрессгүй одоо тий ямар нэгэн одоо өөрийнхөө баг тааваараа ажилтдаг гэхүү тий. Яс тэрийг олж мэдсэн. Тэрийг мэдэрсэн. Тэгээд 3-4 жил ажиллаж авах хугацаанд. Зөв.
Тэгээд чи анх ажилд орохдоо болохоор яг ямар позишнд орсон гэсэн бэ? Зүгээр structural engineer байсан гэсэн тий? Тэгээ анх орохдоо structural project, civil structural project engineer гэдэг. Одоо болохоор senior болчиход байгаа тий? Тэгэхээр энэ тушаал хамгийн түрүүнд баяр үргийн нэрээ тушаал дэвшсэн байна. 3 жил ажиллаад тушаал дэвшсэн. 3 жилийн дотор тушаал дэвшсэн гэсэн үг үү? Энэ процесс нь яаж явагдсан бэ? Тэгээд тушаал дэвшихэд хамгийн их нөлөөсөн зүйл нь юу байсан бэ? Энэ талаараа яриул. Тэгээ ерөнхийдөө 2 жил болоод тушаал нэмсэн. Тэгээд тушаал нэмэх одоо процесс гэдэг мэдээж нэг ажиллаа сайн хийх хэрэгтэй, перформансаа хангах хэрэгтэй, гүйцэтгэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө ерөнхийдөө л өөрийгөө харууллаа. Тэгэл нэг ажиллаа аль болох нэг ажлыг алахгүй, олон хүний ажлыг алахгүй, ажиллаа сайн хийгээд явхад ер нь гайгүй гэж боддог. Тэгээд яг corporate манай компани corporate компани. Тэгээд corporate leader гэдэг нэг тэгээд corporate доор тэр компани одоо компаниуд өсөн дэвшиж жоохон хүндрэлтэй байдаг гэж одоо дэлхийн нийтээр яригддаг ч юм уу те. Тэгэхээр тэгээ ерөнхийдөө 2 жилдээ бас нэг тушаал дэвшээд нэг шат бас ахаад явах боломжтой гэж би бас харсан. Эрка мэдээ чатан дээр 2 асуулт ütсэн байна. Sorry guys. Мэдээ хараад хариулаад асуучих уу? За тэгээ би нөгөө нэг уучлаарай танилцуулах хэлхээ мартчихэж бид хоёр эхний нэг 40 минут нь хоорондоо ярьчаа. Тэгээд үлдсэн 20 минутанда хүмүүсийнхээ асуултанд хариулаад Q&A хэсгээ явд юм уу гэж бодсон. Сүүлд нь хүмүүсийнхээ асуултанд нийтэд нь хариулчих уу? За тэгээд дараагийн одоо хэсэг бүлэг асуулт руугаа оръё. Би нэг хэдэн асуултууд бэлтгэсэн байсан. Ер нь одоо ингээд Австралид ажиллахад мэрэгжлийн сертификат гэдэг зүйл чамаас шаардж байсан уу? Одоо эсвэл мэрэгжлийн одоо инженерийн байгууллагаас нь зөвшөөрлөг дээр авна гэдэг юм байдсан болов уу? За миний юу мань харагдаж байна уу? Камер маань? Харагдахгүй байна. Одоо харагдаж байна. За би камера дахиад нэг хаач. Энд дээр ер нь тод харагдаж байна. Жоон blur хэвээрээ байгаад нь. Blur хэвээр. За энэ одоо техникийн асуудал гарсан юм болоо та. За наа болгоод үзье. Одоо зүгээр болчихлоо гарсан тийм. За энэ ер нь blur одоо нэг blur. За ер нь ингээ ярьчтаа. Тийм. Тэгээ миний асуусан асуулт нь болохоор тийм мэрэгжлийн сертификат авах шаардлагатай байдгүй зөвшөөрлөд дээр авд юм бол яадаг юм бол? За мэрэгжлийн сертификат нь авах одоо Австралийн 8 мужийн 4-т нь авах шаардлагатай байдаг. Тэгээд би яг анх ажилд ороход одоо яг Northern Territory буюу одоо хойд мужид нь одоо ажилд орсон тухай хойд мужийн одоо уурхайд ажилд орсон тухайн муж нь болохоор мэрэгжлийн сертификат шаарддаггүй байсан. Тэгээд Engineers Australia гэдэг компаниас одоо мэрэгжлийн CPENG болон RP одоо зүүн бүсд ажиллаж байгаа бол RPQ гэдэг сертификатуудыг бас авдаг. Энийг интернетээс бас хайвал бас гараад ирнэ. Тэгээд ерөнхийдөө миний хувьд бас гайгүй байсан. Бас яг хойд бүсийн одоо уурхайн ажлаад дуусгаад одоо баруун Австрали ажилласан. Баруун Австралиас харахаа бас инженерийн сертификат шаардлагагүй тийм газар байгаа. Надад нэг сонирхолтой асуулт бас орж ирлээ. Яг ингэ тань ярьжсэн чинь би болохоор IT-гаар энэ сургууль төгсөөд ажилд орсон аахгүй одоо IT-ийн чиглэлээр ажилладаг. Тэгээд намайг ажилд авах гал ингээд ярилцлаганд ороод миний одоогийн ажил дээр өрдөөсөө миний дипломыг хараагүй байхгүй. Уул нь бол би ингээд мастер хамгаалцсан гэдэг дипломоо үзүүлээд дипломынхаа хүчинд ажилд ормоор штэ тий. Бас 2 жилийг зарцуулчлаа, хөөх хүмүүг зарцуулчлаа тий. Тэнгүүд хинч миний дипломыг асуугаагүй байхгүй юу. Бүр хараачгүй сургууль төгссөн эдрийг огт тоогоогүй. Гэтэл чиний одоо танай мэрэгжлийн тухайд тийм юм байдаг уу? Би одоо инженерийн амар мундаг сургууль төгсөөгүй, эсвэл зүгээр инженерийн зүгээр юу шийдийн тий коллежид сурсан ч гэдэг юм уу? Тийм нэрнээ ингээд ийм том байгууллагад ажиллах боломж байдаг уу? Австрали төрний инженерийн чиглэлийн тухайд сургуулийн хэр хардаг юм бол? Ерөнхийдөө яг инженер гэхэд жоохон нарийн мэрэгжил болтдог учраас бакалавр бол заавал хаардаг. Гэхдээ тэрнээс дээшээ нэг бас хараад байсан тохиолдлыг би бас санахгүй байна. Бакалаврыг харна. Тэгээд
бакалавртай байлаа одоо ямарч мэргэжлийн инженер байлаа одоо тий одоо бүх гоншинтай байлаа магистртай байлаа энэ төргээ тухайн хүнийг бас шууд ажилд авна гэсэн үг ш. Гэхдээ яг юу ажилд авах гэхээр ур чадварыг ажилд авдаг гэж ойлгодог. Гэхдээ хамгийн чухал нь болохоор бас нөгөө тухайн хүн одоо өөрийгөө CV-н дээр одоо юу гэж бичсэн байж болно тий. Гэхдээ хамгийн чухлыг нь би яг reference одоо тий reference гэж ойлгосон. Яг construction-ы болон одоо mining industry одоо mining ажлууд дандаа reference болон одоо танил тадлаар их ажилд авдаг санагдсан. Тэгээд тухайн ажил дээрээ чи үнэхээр яг хийж чадах уугүй юуг нь болохоор яг нэгээс хоёр хүнээс ингээд уцаар яриад асуугаад тэгээд бүр тодорхой болгосныхаа дараа авдаг байгаа. Намайг ч ажилд авахдаа бас манай менежерүүдээс асуусан байсан. Одоо намайг өөр төсөл рүү бас очлоо гэхэд бас тэр төслийн маань менежерс миний өмнөх менежерээс бас намайг ямар хүн бэ гэдгийг бас асуудаг. Тэгэхээр диплом бол нэг чухал биш. Ер нь бол чухал бакалаврын түвшинд байх ёстой. Гэхдээ тухайн хүний ур чадвар өөрөө яг юм бэ гэдэг хандлага нь айгүй чухлаа гэдэг санаа хэлж байгаа шүү тий. За одоо тэгээд Австрал бид нар чинь ингээл айгүй олон үндэсний хүмүүстэй хамт ажилладаг шүү дээ. Зөвхөн Австрал гэхгүй ингээл Энэтхэг, Хятад гэл янз бүрийн хүмүүстэй ажиллаж байна. Тэгэнгүүт ийм олон одоо соёлын хүмүүс дунд олон үндэсний дунд ороод ирэхээр Монгол одоо хүний онцлогч гэдэг юм уу, Монгол инженер байсны, Монгол туршлагатай байсны давуу тал гэдэг зүйл гарч ирж байна уу? Тийм ялгаагаар ажиглагдсан уу? Мэдээж ажиглагдалгүй яах вэ? Манайхан бас манай монголчууд бас нэлээд ажил хэрэг шиг санагддаг. Тэгээд жишээлбэл одоо яг бүгдээрээ биш гэсэн ер нь ихэнх одоо энтхүүд ч юм уу те бас жоохон тийм ажлыг хойшин тавих төрлийн хүмүүс байдаг. Бид манай монголчууд л ер нь хийдэ барьсан ажил ер нь хийчихье гэсэн зориг зүрхтэй тийм хүмүүс байдаг шиг санагддаг. Бас өөр нэг зүйл манай монголчууд зоригтой. Ямар ч одоо жижигхэн ажлаас ямар ч одоо хүнд одоо хэцүү санагдсан ажлаас одоо хойш суудаггүй тий. Тэр чанарууд нь болохоор сааж ажиллаж байгаа одоо Монгол инженерүүдээс харагддаг болоо гэж би боддог. Тий. Надад лайцсан чанартай гэж бодож байна. Айгуу санал нийлж байна. Манай компанид бас ингээд Австрал хүмүүсийн ажил хийж байгаа байдлыг харангууд ажлын 8 цагийн бараг 4-т нь л ажиллаад байх шиг байдیں۔ Үлдсэн хугацаанд нь ингээл хоорондоо юм яриад кофе уугаал, идэж уугаал яваад явцдаг. Тэгээд миний анзаарснаар бас яг ижилхэн монголчууд илүү тийм ажилдаа фокуслж чаддаг, ажлаа яг үр дүнтэй хийдэг хүмүүс байдгийн шиг надад санагдсан. Тэгээд дараагийн асуулт нь ер нь асуултуудаа ингээд нэг базаад асуучих. Ер нь ингээд Монголоос Австралид очиж ажилламаар байгаа одоо Монголд уурлуурхайн салбарт ажиллаж байгаа ийм хүмүүст чиний өгөх одоо топ 3 зөвлөгөө гэвэл юу байх вэ? За топ 3 зөвлөгөө гэвэл базаад нэг зөвлөгөө хэлсэн ч болно. Тэг би бас яг энэ дээр бас юу бэлдсэн ба. Оо за. Бас хэрэгтэй болов. Гэтэ яг энэ болохоор зөвхөн надад л одоо тохиолсон кейс учраас. Тэгээ надад яг ямар скиллүүд нь шаардсан бэ гэж яасан. Жохон харсан бэлдсэн. Тэгээд ерөнхийдөө суур ур чадварууд гэхээр одоо иймэрхүү зүйлсүүд хэрэг болсон. Надад англи хэл шаардлагатай байсан. Тэгээд миний ер нь хандлага гэхээр одоо тийм ямар ч одоо ажилд орсон те ямар ч одоо позишн дээр очсон одоо те тухайн эргэн тойрныхоо хүмүүсээ сайхан харьцсан те одоо бас чих зөвлөнтэй байна. Тэгээд дээрэс нь болохоор одоо те зөв хандлагатай зөв позитив одоо те эерэг энергийг бас түгэхийг бол хүсдэг байсан. За тэгээд ер нь харилцааны ур чадварууд тэгээд одоо хүнтэй илдэг бас харьцсан. Тэгээд бас юу хурал бас англиар хурал удирдах чадварууд их нөлөөсөн. Тэгээд мэдээж одоо миний мэргэжлийн маань ур чадварууд нөлөөсөн. Тэгээд олон улсын менежментийн мэдлэг те нөгөө одоо намайг тэр орчинд нь тасгсан оюутлог компани маань те нөгөө манай хамаатны ахын ярьжсэн харанхуй нөх маань одоо надад одоо ийм олон мэдлэгийг өгөхөд одоо маш их тусалсан байгаа. Тэгээд оюутлог төсөлтөө болон тэр одоо MBIK болон World Mongolia компаниудаас маш их баярлж авдаг. За тэгээд алдаан дээрээсээ суралцах чадвар байна. Тэгээд нөгөө дасан зохицох чадвар бас шаардлагатай байсан.
Тэгээд яг надад яг нөлөөсөн хүчин зүйлсүүд гэвэл бас ийм байна. Яг зөвхөн миний кейс хүмүүсээ. Тэгэхээр та бүхэн бас өөр тийм юутай байж болно. Нөлөөлөх хүчин зүйлсүүдтэй байж болно. Тэгээд яг миний хувьд болохоор яг юу хүсэж байгаагаа бодож иж сонсож төлөвлөж ийсэн. Турк инженерээр сурч байхдаа л ерөнхийдөө нэг mega structures гэдэг цуврал одоо National Geography болон Discovery сувгууд дээр явдаг байсан. Тэгээд тэн дээрс мега цэцүүдийг те гадны инженерүүд аягүй гоё ингээд бүтээлцэл бүх процессыг нь харууллал тэр яг тэднийг үзэж байхдаа окей би тэр гадаадад бас ингээд гоё том одоо мега цэцүүд дээр оролцох маш хүсэж байна гэдэг өөртөө зорилгыг тавиад тэгээд өөрөө яг тэхийн зулд яах ёстой вэ гэдгийг бас тухайн үед яг бодож эхэлсэн байгаа. Тэгэл одоо оюутлахад ороод оюутлахын төслүүд дээр очиод тэгэхэд чинь маш мундаг одоо юу инженерүүд одоо Австрали болон Америк те одоо дэлхийн өнцөг болон бүрээс тийм инженерүүд байсан. Тэгээд тэр инженер менежерүүдийг хараад энэ тэр тийм ямар ур чадвар байна те ямар одоо миний чадахгүй зүйл байна гэдэг дээр бас анализ хийхийг хүсдэг байсан. Одоо харж байгаа хэмжээндээ л тэгээд өөрийнхөө одоо сурч чадахгүй нэг өөртөө байхгүй тийм суур одоо ур чадваруудыг суралцахыг бас хүссэн. Тэгээд суралцахыг хүсэж одоо тийм одоо төлөвлөгөө гаргангуудаа одоо төгдрөл надад бас маш чухал байсан. Тэгээд ойлгоход өдөртөө ерөнхийдөө 1-2 цаг одоо сунаад ч юм уу те тухайн өдрөө мэдэж чадахгүй байгаа зүйлээ мэдээгүй зүйлээ эсвэл нөгөө суралцах суур чадварууд дээр бас төлөвлөж ажилладаг байсан. Тэгээд энэ суур ур чадварууд гэхээр энэ суур ур чадварууд надад маш нөлөөлсөн. Тэгээд мэдээж манай оюутлах төсөл маань те миний орчинг бэлдэж өгсөн. Тэгээд боломжуудыг бас эрэлхийлсэн. Тэгээд нөгөө the work and holiday visa ч юм уу те тэдний талаар одоо тэгэл интернетээр бас хайлтаад те ерөнхийдөө гадаадд оюутлахад 5 жил ажиллаад ерөнхийдөө бас англи хэл манч зөвшрээд техникийн мэдлэг ур чадвар те нөгөө олон улсын төслүүд яаж явдаг нөө хаа маань бас сайжраад дээрэс нь соёл маань нөгөө олон хүнтэй ажиллах соёл маань бас сайжраад тэгээд суур ур чадварууд нэмэгдээд ерөөдөө бэлэн болчихсон юм шиг санагдаад байсан. Ерөөдөө бас экспат болох одоо боломжтой чадвартай юм шиг надад их санагддаг байсан. Тийм учраас одоо боломжуудыг эрэлхийлдэг байсан. Энэ визний талаар ч их судалдаг байсан. Тэгээд хамгийн сүүлийн зүйл нь мэдээж Аз завшаа тэгээд яг ингээд төвлөрөөд ингээд жоон Сахлабаттай байгаад ингээд суур чадваруудаа нэмээд ингээд боломжуудыг эрэлхийлээд байхад Аз завшаа ирдэг юм болов уу гэж бас бодсон. Наадхан гэж өстой санал. Хичээж байгаа хүнд Аз завшаа зам байнгын тохиолддог тий. Би бас тэгж боддог. За баярлалаа. Ингээд миний бэлдсэн асуултууд бол ингээд дуусчихъя. Хэдүүлээ чатанд байгаа асуултнуудаа эхлээд хариулчаад тэгээд дараа нь дахиад хүмүүс маань микрофоноо нээгээд өөр асуух зүйл байх юм бол асуугаад явж болно шүү. Манай митинг болохоор одоо Монголын цагаар 10 хүртэл үргэлжлэхээр байгаа. Биднэрт дахиад 15 минут байна. За хамгийн ихний асуулт нь болохоор organizational culture талаар хэрэг ялгаатай байгаа вэ? Монголдо хөгжүүлмээр санагдаж байгаа сайн жишээ байгаа болов уу гинэ. За organizational culture гэхээр Монголдо хөгжүүлмээр байгаа жишээ гэвэл ерөнхийдөө соёл соёлын талаар бас ерөнхийдөө маш том ялгаатай байдаг. Тэг яг оюутлахын төсөл дээр бас нэг жоохон өөр соёл оюутлахын төсөл ерөнхийдөө бас нэг Австрали олон улсын төслийн менежментийн тэр одоо олон улсын компаниудын соёлоор явдаг учраас илүү бас нэг олон хүн ажиллахад илүү амар хялбар тийм соёлтой байдаг. Харин нэг Монголын бусад компаниуд маань бас хараахан тухайн соёл байдаггүй юм шиг санагддаг. Тэгээд мэдээж яг дурдвал маш олон зүйл байгаа. Тэгээд ерөнхийдөө Монгол компаниудаас бас гадны компаниудын тэр нөгөө соёлын одоо code of conduct ч юм уу тухайн нэг ёс зүйн одоо кодууд ч юм уу одоо тэр соёлын одоо тэр чи юу гэдэг лээ. Соёлын бичиг баримтууд соёлын тэр процессуудаас ер нь сайн суралцаасаа гэж хүсдэг. Тэр бичиг баримтууд нь ерөнхийдөө бас Rio Tinto ч юм уу тэр том компаниуд их нь бас нээлттэй байдаг шиг санагддаг.
Тэгээ хайхад шууд олдохоор. Дараагийн асуулт нь болохоор сургалт хөгжлийн тал дээр хэрэг ялгаатай байдаг вэ гинэ. За сургалт хөгжлийн тал дээр за хэрвээ би одоо уурхайд ажилласан туршлагаа л хэлэхэд одоо мэдээж уурхайн орчинтэй нэг safety аюулгүй ажиллагааны одоо юунууд сургалтууд маш их явдаг. Тэгээд нэг corporate компанид болохоор яг тухайн инженерийн ашиглаж байгаа одоо софтверүүд ч юм уу тэрэн дээр бас их сургалт явдаг. Тэгээд бас хамгийн гоё зүйл нь бас манай ер нь тэр компаниуд сар болгоно нэг тийм мастер класс хичээлүүлдэг. Тэр болгон дээр одоо тухайн мэрэгчлэг одоо бүрэн эзэмсэн ч юм уу тухайн мэрэгчлээ нэлээд амжилттай яваад хүмүүсээс одоо авчирч одоо сардаа нэг сургалт хийдэг байгаа. Тэр маань бас ерөнхийдөө нэлээд их сургалтуудаас явуулт юм байна. Ажилчдынхаа бас сурч хөгжих боломжууд дээр нэлээд тусдаг юм байна. Тэр сургалтууд нь ажлын цагаар явдаг уу? Ажлын бус цагаар явах уу? Ажлын цагаар явдаг. Энд нэг гоё юм нь ердөөсөө ингээд ажлын бус цагаар ер нь юу ч хийдгүй юм байлээ тий. Манай Монголд ингээд ажлын бус цагаар хамт олноороо тэгнэ эсвэл амралтаар зугаалганд явна моон энэ төр гэнэ. Тиймэрдэм айгүй их байгаад идэг. Энд бүр огт тийм байдаг. Дандаа ямар нэгэн уулзалт суглаа юм боллоо гэхэд дандаа ажлын цагаар хийдэг. Тэр надад айгүй гоё санагдаад идэв. Хүмүүс нөгөө нэг чөлөөт цагаа гэр бүлтэй зарцуулах хэрэгтэй гэдгийг бүр айгуусаа ойлгоцсон байдэн шиг надад санагдаад идэв. За дараа нь дахиад нэг асуулт ирсэн байна. Амжилттай ажиллахад хамгийн хэрэг болсон хувь хүний хувьд хөгжүүлсэн ур чадвар гинэ. За ерөнхийдөө яг энд харуулсан чадварууд маань бүгдээрээ нөлөөсөн гэж бодож байна. Тэгээд яг миний хамгийн дуртай зүйл бол ер нь бас нэг төвлөрөл байгаа. Төвлөрөл болон сахилга бот тэгээд алдаан дээр суралцах би бас юу яадаг нөгөө мэдээж залхуур тэгээ хаяа. Тэгээд тэр үедээ болохоор жоохон нөгөө өөрийгөө хуурах гэдэг тактик ашигладаг. Жишээлбэл одоо окей нэг цаг ном унших хэрэгтэй шаардлагатай жоохон ном уншихыг хүсэж байгаа त्यसээ төлөвлөгөөнд байх юм бол орж ирээд шууд ингээ номоо барьж авах ч юм уу одоо жим хиймээр санагдвал ч юм уу одоо би маань ядарсан байвал шууд ингээд ороод шууд хувцас солиод шууд гараа явдаг одоо өөрийгөө тэгж нөгөө мэдрэмжүүдийг жоохон яадаг шууд ингээд хийж яваад тэгээд шууд хийчихвэл амар юм шиг санагддаг тий. Хамгийн ихний алхмал хийчихэнгүү тэгээд үргэлжлүүлээд өөрсдөө хийгдчих нэрдэг тий. Дасгал хийх бол шууд эхлээд хувцас өмсчих гэдэг юм уу тий. Хувцас өмсдөрний буцаад унтахгүй л тиймэрдүү арга замаар гэсэн үг юм байна тий. Тий. Тэгээд ном уншиж байгаа юм шиг ном яг ингээд 5 минут уншчихвэл өөрийгөө харагдал тий. За 10 минут уншчихгээл яг ингээд ороод эхэлчих юм бол тэр чинь ингээд гоё үргэлжлээ явчихдаг шүү дээ. Хамгийн чухал нь ингээд шууд хийгээд эхлүүлэх гэж боддог. Би нэг асуулт байна. Бэлгүүдээ чи нөө Туркийн сургуульд өгсөн байна тий? Бакалавр байсан үү тий? Тийм бакалавр байсан. Зүгээр яагаад би асуусан гэхээр хэрвээ чи Монгол бакалавртай одоо барилгын чиглэлээр эсвэл одоо чи Туркээс бакалавр авсан биз дээ. Хэрвээ чи Туркээс Монголоос бакалавр авсан байлаа гэхэд тэрүүгээр одоо ажилд аплайчсан бол тэрэн дээр ялгаа гарах байсан уу? Юу гэж анзаарч ирнэ? Монгол Туркээс авсан бакалаврын ялгаа ер нь гарах байсан уу? Яг нөгөө хүний нөөц дээр нэг цаанаа бас ялгаа гардаг эсхийг бол мэдэхгүй байна. Гэтэ мэдээж байгаа Туркэд сурснаар болохоор бас надад хэд хэдэн уур чадваруудыг жоохон илүү суулгасан юм шиг санагддаг. Нөгөө эрт бие даах ч юм уу тий. Тэгээд тэнд чинь бас нөгөө олон айхтар сайн хүүхдүүдтэй өрсөлдөд бас арай мэргэжлийн хичээлүүд арай бас сайн судалсан юм шиг санагддаг. Тэгээд хэрвээ яг гэтээ Монголд ч гэсэн энэ суралцаад маш сайн мэдлэг ур чадваруудыг төгсөөд одоо ажлын гараа эхэлчихээ залуусаас их байдаг гэж боддог. Тэгээд тэрэн дээр би бол хувьдаа ялгаа байхгүй гэж бодож байна. Хүн хаана сурсан байлаа гэсэн хамгийн гол нь нөгөө ур чадваруудыг эзэмшээд яг тэрийг нь баталж чадах хүн байх юм бол хаана ч гэсэн ажилд орж чадах болов хаа гэж бодож байна.
Санал нэг Баярлалаа. байна. Дахиад нэг асуулт ирсэн байгаа юм байна. Ажлын талбар дээр ямар арга барил методууд хэрэгэлдэг вэ? Жишээ нь Agile, Sprint гэх мэт методууд байдаг уу? Компаниас эсвэл багаараа ч юм уу гинэ. Мгм. За сайхан асуултанд баярлалаа. Энэ дээр болохоор ерөнхийдөө манай компани нэг projectized компани. Тэгээд ер нь яг нэг PMI-ийн нөгөө knowledge area-нуудыг ер нь хэрэгэлдэг. Тэгээд ер нь яг нөгөө predictive одоо барилгын салбар гэдэг чинь өөрөө predictive буюу уламжлалт одоо төслийн менежментийн арга хэрэгслээр явдаг. Тэгээд бид нар болохоор баг дотроо болохоор agile одоо sprint agile Scrum meeting те одоо өглөөний хурлуудыг те хийн тэгээд Kanban board-аас ашигладаг. Тэгээд ер нь аль алиг нь ер нь давхар хэрэгэлт юм байна. Яг тэгвэл одоо дэлхийн одоо орчин үеийн барилгын одоо тэр салбар маань өөрөө илүү бас agile тийшээ бас явж байна удаа. Уламжлалтаасаа илүү agile техникүүдийг бас ашиглаж эхэлж байна удаа гэж бодогдож байгаа. За дахиад нэг асуулт ирсэн байна. Австральд ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах тал дээр ямар зүйлүүд хийдэг вэ? Асуулт байна. За энэ дээр бол Австрал маш дэмжлэгтэй юу одоо ажилтны сэтгэл зүйг маш дэмждэг улсаа. Тэгээд одоо энэ дээр ярих юм бол одоо жишээлбэл за миний сэтгэл санаа муу байна гэж шууд ингээд менежер лүгөө ярихад за шууд чи одоо амар гэж шууд чөлөөг нөхөд бэлэн байдаг. Одоо манай нэг найз жишээлбэл одоо би одоо найзнаасаа салчлаа одоо би одоо яах одоо нэг 2 3 хоног ажилдаа очих чадахгүй нэ гэхэд манай менежер шууд за тэг чи амар гэж шууд хэлж байсан. Тэгээд тэр болохоор ажилтны сэтгэл зүйд маш сайн дэмждэг. Тэрнийг ерөнхийдөө өмнө асуусан нөгөө соёлын ямар юуг нь нутагшуулахыг хүсдэг вэ гэвэл бас хүний mental health-ийг бас нэлээд дэмждгийг бас Монголд нутагшуулах их зүгээр гэж боддог. Яг гэвэл одоо монголчин зөвхөр өвдсөн гэхээр заавал нэг бие өвдсөн байх хэрэгтэй юм шиг те. Нэг акт явуулах хэрэгтэй юм шиг ингээд шаардсан тэр бас аяга буруу зүйл гэж би боддог. Тэгээд хэрэг тухайн хүний сэтгэл зүй те арга эрт ямар нэгэн сэтгэл зүйн асуудал гарсан бол чөлөө өгдөг байх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тийм. Яг зөв. Дараагийн нэг асуулт нь одоо хүүхдээ гадагшаа сургая гэвэл ямар мэрэгжил Австрал, Америкт эрэлттэй байгаа вэ? Цаашаад тэндээ юу н амьдрах төлөвлөгөөтэй байгаа гинэ. За би Австралийн ярьцгаа зөргөх Америкийн ярих уу те? Инженерийн мэрэгжил бол ерөнхийдөө хаанч энэ байнга байж байна гэж боддог. Эцэг AI гарч ирлээ орлууллаа гэхэд ерөнхийдөө яг инженерийн тооцоо хийн. Гэхдээ AI төлөвлөдөө ашиглаад илүү сайн инженер болох боломжтой гэж боддог. Тэгээд хаанч гэсэн бүтээн байгуулалт банк явагдаж байгаа учраас ер нь бол барилгын инженер, за уурхай инженер, тэгээд Австралид бол барилгын инженер, уурхай инженер, одоо механикийн инженер, сахилгааны инженерийн мэрэгжил сайн байна. Тэгээд хэрвээ одоо шууд оршин суух боломжтой мэрэгчлүүд гэвэл ерөнхийдөө эмнэлгийн одоо тийм эмч мэрэгчлүүд, эмч болон одоо совилогч мэрэгчлүүд бол маш их эрэлттэй байгаа. Одоо Австралид. Тэгээд гэхдээ заавал инженер гэхгүйгээр бас одоо нөгөө яг мэрэгжлийн одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн одоо төвөд ингээд олж авдаг мэрэгжлийн ур чадварууд байж дээ. Жишээлбэл одоо цахилгаанчин одоо сантехник ч юм уу тийм мэрэгчлүүдэр нь одоо бас нэлээд модонд ороод байгаа. Бас ажил маш хурдан олддог. Дээрээс нь виз маш амархан гардаг болсон байгаа. За Австралийн хэвд юм байна зөргийнхаа. За Америк за яг би одоо яг бараг 10-аад жил ажиллаж байна уулархайн компанид Америкийн. Яг зүгээр өөр салбаруудыг би сайн мэдэхгүй. Ямарсан уулархайн салбар бол байнга л хүн авч идэг. Яг тэр нөгөө уулархайн салбар чи өөрөө дандаа хөдөө хоол хүн очиж амьдраад байх тийм гоё газар биш шүү дээ. Тэгээд одоогийн залуучууд нэг жоохон шантраал хот бараадаад байдаг болсон. Тэгэхээр яг тэнд заавалч ажиллан бол байр бэлэн байж идэг. Яг зүгээр инженер бол угаасаа хаач ажиллаж болно. Механик, цахилгааны за тэгээ компьютер сайенс яасис ингээд яг миний нарийн мэрэгжлийн чиглэлийн инженер ялангуяа найдвартай байдлын инженер reliability инженер гэж
яг тийм дэгрээ бол байхгүй. Гэхдээ энийг бол туршлагаараа олон сургууль сертификатаар авдаг. Яг энэ чиглэлээр явах юм бол бас ер нь бол ажилд орох, цаашаага спонсорд болох шанс л аюул өндөр. Яг тэгэхээр одоо манай компани бол одоо Америкт 7-8 уурхай байна да. 4-5 өөр бусад плантууд байна. Байнга л reliability инженер авах гэсэн зар үйж идэг. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр яг ийм жоохон төрөл нарийн чиглэл рүү орох юм бол илүү шанс ихтэй. Дээр нь мэдээж түрүүн билгүүдэлсэн цахилгааны заавалчгүй их сургууль гэдэг авах биш, цахилгаан чинь ч юм уу тагнуур ч юм бол маш чухал мэрэгжил хааж авдаг. Тэгээ механик машин засдаг те эсвэл дамп оператор ч гэдэг юм уу. Эдгээр бол зүгээр байнга л байж идэг яг үнийг хэлэхэд зүгээр гол нь хэлний бэрхшээл, бичиг цаасны бэрхшээл нь ямар гэдгийхээс биш ажлын байр бол айгүй илбэг байдаг тийм. За баярлалаа. Дараагийн нэг асуулт нь болохоор тухайн үе яг өөрийнхөө кейсийг бичсэн байгаа маань Монголд уул уурхай чиглэлээр бакалавр магистра төгссөн. Тэгээд Австралийн уул уурхайд ажилд ороход үүнийг хүлээн зөвшөөрөх магадлал хэр байдаг болоо гинэ. Түрүүн билгүүдэд товчхон ер нь хариулаад өгсөн шүү дээ. Гэхдээ дахиад товчныг үйлбэрээр хариулвал. Тэгээ ерөнхийдөө тэгээ боломжтой визүүдийг эрэлхийлээд тэгээд хэрвээ Монголдо туршлагатай бол тэгээд туршлагыг нь баталж чадах хүн байгаа бол тэгээд Австралид очсон байх юм бол ямар нэгэн бол ажил болно л гэж би бодож байна. Тэгээд туршлагыг нь яг баталгаажуулах хүн байх хэрэгтэй. Өөрөө бас бэлэн байх хэрэгтэй болов гэж бодож байна. Одоо Австрали орчинд те тэр командууд яаж мэрэгжлийн командуудыг мэддэг те хүмүүстэй ингээд бас ярилцах чадвартай байвал зүгээр гэж бодож байна. Тийм. Түрүүн бас би хэлсэн шиг энд бол ердөөсөө диплом харддаг юм билээ. Ур чадвар нь юм бэ? Юу чаддсан бэ гэдгийг л харж ажилд авдаг юм билээ. Миний дипломыг бол манай одоогийн ажилтдаг компани бол нэгч хараагүй. Дипломын хулбар явуул гэж огт хэлээгүй бас. За дараагийн нэг асуулт нь болохоор Австрали мөн ижил төрлийн визагаар ирсэн ажиллаж байгаа юм аа. LinkedIn холбогдоод асуувал нээлттэй болов уу гинэ. Холбогдоод тэр бол нээлттэй хүмүүс маань те надтай бас холбогдоод асууж болно. Австралийн инженерийн компаниуд AI-ыг өдөр тутмын ажилдаа яг яаж ашиглаж байна вэ? Хамгийн их ямар AI tool ашигладаг вэ? Яагаад гэдэг нэг асуулт байна. За ерөнхийдөө AI tool гэхээр юуг нь ашиглаж одоо нөгөө Microsoft-ыг ер нь бол Австралийн болон бас дэлхийн олон улсад ашигладаг юм шиг л те. Одоо Teams гэл те. Одоо яг ажлын орчин бас маш сайн одоо бүтэр процессуудыг сайн бүрдүүлж өгсөн учраас тэгээд Microsoft-ийн өөрсдийн төлөв нь болохоор Copilot-ыг манай компанийн хувьд гэх юм бол одоо жишээлбэл бүх стандартуудаа тий мэдгүй байгаа стандартуудаа шууд бичээд яхад тэр нь гарч ирдэг ч юм уу тий мэдгүй байгаа процессуудаа компани процессуудыг бичгээд шууд тэр нь гарч ирдэг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө agentic AI маягаар ашигладаг. Тэрнээс бол тэгээд бас нөгөө хурлын тэмдэглэлийг одоо цомхон болгох ч юм уу тиймэрхүү хэлбэрээр ашигладаг. За ингээд өнөөдрийн асуултууд маань ерөнхийдөө ингээд дуусчих шиг байна. Манай дараагийн уулзалт болохоор 6 сарын 18 юм уу 25-ны 4 дахь өдөр болохоор 5 нарай одоо гарч амжаагүй байна. Тэгээ дараагийн уулзалт маань болохоор Америкт хэрхэн ажил хайх вэ? CV-гээ хэрхэн бэлдэх вэ? Ажил хайх процесст одоо тип өгөх талаарх ийм уулзалт байгаа шүү. Та бүхэн зар тавихаар нь бас бүртгүүлээрэй. За тэгээд өөр асуух зүйл байгаа болов уу? Хамгийн сүүлийн асуулт байвал хэдүүлээ хариулаад ингээд энэ хүү уулзалтаа өндөрлөе. За манайхан бүгдээрээ ер нь хариултаа авчихсан юм шиг байна. Баярлалаа. За тэгээ бид нар энэ митингээ рекорд хийчихсэн байгаа. Хэрвээ боломжтой бол хэлгүүтээ маань зөвшөөрвөл YouTube дээр оруулаад тавина. Та бүхэн хэрвээ хэрэгтэй хүн байх юм бол Австралид ажиллах талаар сонирхож байгаа найз нөхөд байх юм бол манай митингийн бичлэгийг нь явуулж шеэрлээд өгөөрэй. За тэгээд цаг заваа гаргаад бидний энэ хүү уулзалтанд оролцсон маш их баярлалаа. Өөрийн туршлагаа хуваалцсан билгүүтэдээ бас маш их баярлалаа. За баярлалаа. Урьж оролцсон маш их баярлалаа. Надад сонирхолтой байлаа. За манай билгүүдээ өстой гоё бэлдсэн байна. Айгуу сэтгэлээрээ ингээд бүх юм их сайхан хийсэн байна. Яг л нэг инженер хүний хийдэг арга барил явж байна. Тэгээд
ажлынх нь цааш нь гараанд амжилт хүсье. Тэгээд илүү улам өндөр одоо амжилттай байх болтугай энэ карьер нь. Тэгээд Эрка маань ч гэсэн мундаг IT мэрэгчлэн Австралид энэ чиглэлээр ажиллаж байгаа. Эркадаа ч гэсэн маш их баярлалаа. Хөөрхөн сэтгэлээрээ гоё юм бэлдсэн байна. Тэгээд дараагийн ивентүүд маань их сонирхолтой байх болно. Түрүү Эрка хэлсэн дараагийн ивент маань болохоор ерөнхийдөө резюме яаж бичих, CV яаж бичих, нийтлэг алдаа нь юу гэдгийг. За тэгээд ерөнхийдөө Америкт ажилд хайхад ер нь ямар төвд ашигтвал илүү үр дүнтэй байдгүй гэсэн байдлаар нэг мэрэгжлийн HR хүн тийм презентацийн бэлдэж байна. Тэгээд та бүхэн өргөнөөр оролцоорой. Тэгээд дараагийн юугаар ивентээр уулзъя. За бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай. Баярлалаа. Баяртай. Баяртай. Баярлалаа. Баярлалаа баяртай.